Сайн үзэгчтэй Аяаргасын ангийн Webtoon тайлбар эхэлж байна. За тэгээд яагаад би Webtoon тайлбар хийж байгаа вэ гэсэн чинь бусад өмнө Аяаргасын анги геймер гээд тэр аккаунт болохгүйсэн. Мөн оруулжлахгүй болохоор нь би энэ Аяаргасын геймер болсон байгаа. За тэгээд юу болсон бэ гэсэн чинь тэр уул нь би 2 бичлэг хийсэн. Тэгээд 2 бичлэг хийхдээ зарим хүмүүс бүгдээрээ Webtoon тайлбар үзье гэд бичээдсэн болохоор тэгээд бас их үзэлт авахгүйсэн. Тиймээс би Webtoon тайлбараа буцаад хийхээр болсон. За тэгээд бүгдээрээ бичлэгэнд оръё. Хаажийн нэгэн бэлтгэлийн зааланд ирсэн байх бөгөөд нэгэн хүн бэлтгэл хийж байдаг. Энэ хүн хэн бэ гэсэн чинь Шарка болж таардаг. Мөн нунсан биш сэлэмний бэлтгэл хийхийг нь хараад хаажийн хажуу талын буудлагын бэлтгэлээ хийдэг. Үзэгдэл хорон санаатнуудын агентийн нэг бусад хүмүүстэй таарах бөгөөд энэ бусад хүмүүс гэдэг байгаа нь бүгдээрээ мэдж байгаа. Харка тэгээд дижэн нь. За Харка яагаад энэ санал нь хувирсан бэ гэсэн чинь энэ нөгөө дижэнийх нь зүс өөрчлөх чадвараар нь өөрийгөө хаажины нэгэн ангийн хүүхэд болоод шалгах гэж л байгаа юм байна л да. Ядаж байхад тэр болсон зүйлс нь хаажины ангийн бас нэгэн алдартай охины дүр орчдөг. Тэр хоёр найз нь бол ер нь холддоггүй бүр. Хаажийн ангидаа орж ирэх үед Харкаг хараад шууд л Харка ангид нь ороод ирсэн гэдгийг мэддэг. Мөн өнөөдөр бас нэгэн ганцаарчлсан эсвэл баг болсон тиймэрхүү шалгаруулалт явна гэсэн үг. Тийм өндөр мод дээр аралд ан хийм гэдгийг хэлж өгдөг. Дүрмүүдийг сонссон сурагчид бүгдээрээ ч баг болгон зөв зүйтэй гэж бодох өгөөд хаажинч Рачелтэй баг болно гэж ярих үед Рачел ерөөсөө ч зөвшөөрдөггүй. Хаажинч тэгвэл локейшнаа солилцъё гэд ямар ч локейшнаа солилцдог. За тэгээ шөнө дунд Шарка руу сармагчин дайрдаг. Шаркач сэлмээ гарган ирж 3 ширхэг махны машинтай адил махан нухаш болгодог. Шарка эргэн тойрноо эргэлдэж байх үед тод гэрэл харагдаг. Шарка бурхан ийм гэрэл гаргаж чаддаг үсттэйгээд очтол. За тэгээд энэ дээр нь манай хаажин амар сайхан туулцсан байна. Энийг нь харсан Шарка бол их амар ууралж байгаа. Мөн эргэн тойрон дээр камер тавьсан бөгөөд хаажин бол харна бүх зүйлийг харж чадна, бараг бурхан шиг харж чадна л гэсэн үг. Тэгээ энд нь бас нэгэн баг харуулах өгөөд энэ багтай хамт Рачел байгаа. Тэгээд бараг дандаа унтдаг гай болох манай хаажин хэдэн өглөө болцсон уу гэд ягаан өөр бас босоо бараг л хүүхд боллоо бараг Рачлийн цусаар хооллоод амжина. Тэгээд хаажинч тэгээд ер нь ан хийхээр явах үед нэг нунсун чинь ишээ хараач ирэх мэй гэд. За энэ ихэм гээд байгаа хүн бол яганаа чи энэ хүнтэй бол орооцолдож болохгүйгээд явуулдаг. Хаажин нэг урт модон дээр ямар нэгэн зүйл бичээд нэг гай руу шидэх өгөөд энэ гай болох хувцс мөсийг харвал энэ бол суухагийн өрсөлдөгч байгаа. Тэгснээ хаажин би хүлээх хэрэгтэй гэдэг. За энэ хүлээх гээд байгаа нь бол яасан гэсэн чинь суухагийн өрсөлдөгч болохоор тийм амар ууртай. Рачлийн таарсан тийм эсрэг баг нь болохоор амар ингээд доромжилсан. Мөн суухагийн дээрс өрсөлдөгч болохоор амар ууртай болохоор тэгээ бусад сурагчдыг бол хороохоор завднаа л гэсэн. За тэгээ айлын багийн дарга болон манай Рачел хоёр өмнө Рачелтэй тулдж байсан алуурчтай тулдах өгөөд энэ хүний дарга руу тэр алуурчин дайрах үед даргаыг нь Рачел хавардаг. Гэвч нөгөөх нь цус алдсан гэж зүгтаа явах өгөөд Рачелтэй тэр алуурчин тулддаг. Мөн Рачел руу маш олон дайрах үед Рачел арай гэж бултна. Гэвч алуурчин
өөдөөс нь эцэд дайрах өгөөд Рачел холын цанаас тулдах гэж оролдсон шидийн хүч арга ашиглана. Нүдийн гэлвсэн хойно гэс дуусгая гээд яг зоох гэж оролдох үед ард талд нь дахин нэгэн алуурчин гарч ирнэ. Тэгээ бараг хоёр талдаа бүслүүлсэн. Тэгээ яг зоолохуулаа алууллаа дагаа бодсон чи ард талынх нь алуурчин шууд баахан олон сумаар буудулдаг. Мөн уртлынх нь алуурчны дайралтыг суухан хамгаалах өгөөд нөгөө алуурчин дахин дайрах гэж оролдох үед Шарка өөрийнхөө ном сумын скиллээр дуусгаж чаддаг. Тэгээ 3 баг бүрдсэн л гэсэн. Тэгээ 3 баг 1 хүн. Нэг баг 3 хүн л гэсэн. Мөн Рачел газраас нэгэн сум олох өгөөд энэ сумыг харж ивэл энэ хинбэ гэвэл манай снайпер бууверсан хаач юм байдаг. Тэгэхээр одоо Рачелыг аварсан гэсэн. Хаачинч модносоо буух үед Харка хоёулаа тулд яа тиймээс зэвсгээ гараад ирдэг. Хаачинч шууд ив нэртэй болё гэд худлаа слаймаараа тэ ухаалаг цагийг барих гэж байгаа байхгүй. За ухаалаг цагийг яах гэж барих чаав вэ гэсэн чинь энэ одоо багш нэг дүрм хэлээдсэн шүү дээ. Тэр дүрмийнхэн дунд нь болохоор одоо дайсныхаа одоо ухаалаг цагийг авч чадвал тэгээ ялнаа л гэсэн гэж хэлдэг. Хаачинч за чи бууж үгүй гэх өгөөд Харкач те мөр гайхацсан. Нэг хаажин луураад нөгөө цаг руу байна уу гэж 100 гараа шалгаад. Хаажинч за би чам энэ удаад өшөөгээ цухтаа явах уу. Учир нь ядарсан тэгээд мөр эднэр нь амар өвдөж байгаа. Яг ингээд тухалцсан байх үед Рачел гард ирдэг. Мөн өлсөж байгаа. Ингээ гэзмэсэн дууж муугаад. Манай хоёр хоолж явах үед Рачелийн одоо зүүн мөрөн шаргацсан байдаг. Тэгээ шаргацсан үед нь болохоор Рачелийн цусаар хоолж байгаа ягаавар бол тий шууд Рачел одоо тэр шаргацсан одоо хүзүүрэнтэй шууд үсэрснээр цусын сороод эхэлж байгаа байхгүй. Тэгээ шууд манай хаажийн шууд сандраад Рачелч сандраад хоёлаа сандраад за тэгвэл зүгээр ийм нэртэй зүгээр хоолоо идье гэдэг. За тэгээ VIP суудал гэх нэг газар байх уу. За энэ газар хэн бэ гэсэн чинь тийм албан тушаалтай мөн энэ тунд нь цэцгээ байгаа. За тэгээд энд болохоор дараагийн тулаан болох цэцгээ болон хаажины тулаан байгаа. За энэ хоёр яаж байгаа гэсэн чинь тийм жирийн тулаан биш. Ер нь бол тийм чаленж гэсэн үг. За энэ чаленжт нь болохоор цэцгээгийн одоо нэг тэр одоо цамцсан дээр байгаа тийм одоо өөрийнх нь нэртэй тийм тэмдэг. За тэр тэмдгийг нь авч чадвал хаажныг ялуулъя гэх юм. Рачел бол зүгээр л одоо багт нэгтэй явдаг гэсэн. Хаажин шууд ухаалагаар 2 хутга шиднэ. Тэгээ хутга шидэх үед тэрнээс нь цэцгээ бултна. Цэцгээ бултах үед нь болохоор өөдөөс нь дахин гар буугаараа олон удаа буудах боловч тэр сумуудын бол цэцгээ бараг хумсных нь бараг инсталлад амуударг. Гэвч нөгөө хоёр шидсэн утгаан бомбарах шиг эргэлзэжсэн өөдөөс нь ер нь зоох гэх үед цэцгээ ааврагаараа болиулдаг. Хаажинч за би одоо юу ч хийж чадахгүй байна гэд за би яваад өгнө гэд. Тэг цэцгээс сан бүр баярцсан. Юу вэ? Хүжилдээ нөгөөж эхэлж штэ гэд алхах үед чи алхачлаа. За тэгээд юу алгасан бэ гэсэн чинь манай цэцгээ ер нь бол алхахгүй ер нь бол жирийн зогсоод 100 ораараа хамгаална гэсэн юм байлээ. Тимээс бол манай хаажин ясан л гэсэн үг. Энэ тулааныг харсан Харкач гэсэн heartbeat гэдэг. Энэ дээр нь модон дээр нэг одоо ирвэхэж гэх юм уу те. Яг ихтэй ирвэх байгаа зү. Зөвхөн нэг нүд шиг юмтай. Суухаа болон Шарка хоёр хэний талаар ярьж байгаа өгөө тэр ярьж байгаа хүн гэсэн чинь манай уусаа хаажин болж таарна. Манай хоёр хэрэлдэж явах үед нэгэн үл мэдэгдэх үед манай хоёр руу хэсэг хэсгээр ортно.
Яг орчиж дуусныхаа дараа газар цөмлөн дайрах өгөөд энэ нь юу дайруулсан гэсэн чинь нөгөө нэг амар модон дээр наалтсан юм нь тийм одоо модныхаа мөчрийг ашиглаж чаддаг юм байлээ л дээ. Тэгээ аавра амар цацсан болохоор манай Рачел болон Хажийн хоёр явъя гэд манай эд рүү хөдөлсөн гэсэн. Бусад сурагчид ч тулдж явах өгөөд тийшээ хардаг нэг сурагч нь хэлдэг. Тэр хардаа гэдэг байгаа нь болохоор нөгөө бүгдээрээ өмнө харсан тэр эрвэхээ бараг хөл гаргуул юм байна да. Би болон толгой далавч нөгөө эрвэхэн тэнгэрнээсээ явах үед манай ухаан алдаад унана. Яасан бэ гэсэн чинь тэр одоо эрвэхнийх нь тоос нь болохоор тэг ухаан алдуулах хийтэл юм байл л да нойрсуулах. Тэгэхдээ бусад сурагчдаас манай суухаа ганц сэрүүн байгаа хүн боловч модон дундаас манай хоёр гараад ирнэ. Тэгээ бас мас зүүчжээ. Пажин шууд эргэлзэлгүй тэр эрвэхэгийн баруун эрвэхэгийн шууд буддаг далвчин. Гэвч манай эд рүү тэр нэг модон мөч рүү дайрах үед манай Рачел тэдрийг ингээл зогсуулна. Гэвч манай хоёрын доороос гарч ирэх үед Рачел Хажины түлхээд холдуулах боловч өөрөө баригдан савуулдаг. Хажинч яг дууслаа дагаа бодсон чинь хэн аварсан гэж бодож байна. Бусад сурагчдаас одоо ганц сэрүүн байгаа нөхөр болох Кин Сухо. Мөн Рачел ухаалдсан байх өгөөд ягаавар шууд боломжийг ашиглан яваад өгнө. За тэгээд дараагийн хамтрал болох round 2 Сухо Хаж хоёр. За манай хоёр бол амар бас тактиктай. Сухо бусад нөгөө модон мөчрүүдийг зохицуулж явах үед манай Хажин нөгөө их өндөр газар гараад их өндөр газар нь болохоор урт мод байгаа. Урт модынх нь хамгийн дээр гараад нараа амар гоё ширчж яагаад тэг шууд онилж байгаа снайпераа шууд буудна эрвэхэг. Яг тэгээд тэр буудсан сум нь болохоор тийм инченттэй. Тэр инчент нь болохоор тийм галын одоо хөрсөн бүх зүйлээ шатаад гэл гэсэн үг. За тэгээд угаасаа шатаад дуусаад гэхдээ амьд байгаа. Яаж дуусах вэ гэсэн чинь одоо нэгэн ягаан шид онох өгөө. Тэр ягаан шидийнх нь одоо хийсэн хүн манай Харка байдаг. Энэ тулаанд нь манай эд ялах бөгөөд суухаж ухаалдаад унана. Хажиж барыг травматай болцсон юм шиг. Тэг бараг амнаас нь сүс мус нь гараад гачих юм болж байна. Гэвч шагналд нь одоо цэнхэр нунтаг ождог. Хажинч ягаан өөрөө санаад Рачел руу харсан чинь Рачелийн биеийн гэрэлтэй яваад өгнө. За тэгээд энэ юу гэрэл вэ гэсэн чинь манай одоо Рачел зүүдлээд байгаа юм уу яагаад? Хүүхэд үү? Энэ юу хүүхэд вэ? Энэ хэний дүү вэ? Тэр яг надад адилхан харагдаж байна. Хин нэгэнтэй. Үгүй ээ. Энэ миний өмнөх төрөл байна. Чи намайг юу гэж дууссан бэ гэд манай Хажим охид чи намайг аваа гэж дуудсан гэдэг. Нөгөөний жижигхэн жааламж ээж ухаалдад өчлөө гэдэг. Бусад бүх зэрэгүүд ч манай эдэг болох өгөөд багш нар зэрэгүүд бүгдээрээ тийм багаар манай эдэг авах гэж ирсэн болж таарна. Мөн одоо агент гэдэг байгаа нь юу гэсэн чи одоо бид нар тайлбарлсан л да. Гэхдээ энэ болохоор тийм одоо багтаа болохоор 3 хүнтэй. Тэр 3 хүнд нь одоо нэг нь ойрхон зайны 2 хүн холын зайны манай Хажин чинь холын зайны болохоор бас холын зайны хүмүүс хэрэгтэй байдаг. Ойрхон зайны хууд нь бүгдээрээ амар олон байдаг болохоор амар олддгүй л гэсэн үг. Манай Хажинч нөгөө нэг цэнхэр нутгаа ямар нэг зүйл ашиглах яах өгөөд за энэ одоо цэнхэр нутаг нь юу вэ гэсэн чинь амар үнэтэй бараг л олдохгүй. Тэгээ бас инчент хийж чадна. Амар хүчтэй болгоно гэсэн. Хажинч слайм дээр туршиж үзтэл нэгэн утга болоод хуурах өгөөд энэ утга нь ямар нэгэн рандом инчент хийж болдог. Тэгээ нэг шийдсэн чинь чулуун бутраад шийдсэн газар тэр газар нь бутраад
бараг дэлхий дундуур нь хуугаа авчлаа дөө. Тэгээд тэр одоо слаймард нь одоо бүгдээрээ энэ одоо жижигхэн Rachel гэдэг одоо юу зөө. Жижигхэн Rachel жугаасаа байж та жижиг Rachel болон одоо том Rachel гэж дуудаа явах уу? Зүгээр Rachel гэдэг дуудаа юу зөө. Уусаа жирийн нэрээ. Уусаа Little Rachel, Tommy нь болохоор зөв Rachel. За тэгээ уусаа бүх webtoon болон одоо тийм надын бичлэгүүн дээр дандаа л аялал явдаг хөгөөд энэ аялал дээр ямар аялал болох вэ гэсэн чинь одоо тийм Тэнгэрийн арал гээд за энэ Тэнгэрийн арал нь яадаг газар вэ гэсэн чинь бүхэлдээ тийм одоо тийм бооцоо тавьдаг тийм газар юм байлээ. Манай эз ч ирсэн тэгээд тийм DJ мижийн одоо тэг өөрөө бийг хувилдаг DJ мижийн хүрээд ирсэн. Манай шаркаач тэг амар ууртай за би та нарыг бүх мөнгийг авна гэсэн мөртлөө тэгээд дан хосуулаас. Мөн сааталтанд сууж байгаа шар устэй гаийн бугуйчиг харсан хаажийн би тоглоё гэдэг. За хэсэг хугацааны дараах харуулах өгөөд нөөний шар устэй гай чинь те бүр гөлөг болцсон байж гин. Ялагдсан гэсэн үг. Хаажийн ч нөгөө бугуйч нь хараад ямар чадвартай гэсэн чинь тийм шидийн чадвар ашиглаж чаддаг амар хүчтэй чадвар ашиглаж чаддаг юм байлээ. Үнтэй зоосуудаа зараад амар мөнгөтэй болцсон. Тэгээ хувцс амар үнэтэй хувцс авч маагаад манай яг бүр ингээд хөхрөлдөөд яриа байж идэл тэгээ одоо байшингийн дундах одоо буланд нь харка байна. Жинхэнэ бид орцсон тий. Тэг үед цаанаас нь ч дөрөө өөрчилдөг DJ нөх хөгөөд энэ хэд одоо тийм амар муу зүйл хийх чаал гэсэн үг. Энд нь Rachel гарч ирсэн байх уу, хурж ирсэн байх өгөөд эрхэм зээлнэ гэдэг. Эрхэм зээлнэ гэдэг хүн нь болохоор энэ одоо Тэнгэрийн арлыг одоо бараг эзэмшдэг одоо тийм хүн гэсэн үг. За тэгээ цаг боллоо гэх өгөөд хаажийн энд нь одоо цаг барьцсан байж гин. Бараг үзэгч болсон гэсэн үг. Rachel VIP-ийн одоо газарт одоо дээрээс нь харж явах өгөөд зээлнэ гэдэг нөхөр нь одоо тийм хөшний цанаас гарч ирснээ тортой одоо шиллнээс чулуу гарч ирнэ. Ан чулуу нь болохоор амар үнэтэй. Яваараа олддгүй л гэсэн бас хаажийн шинийг харснаа орхио явах өгөөд Rachel өөрийнхөө би үйл үзэгдэгч болгоод дагаа явдаг. За тэгээ энэ бичлэгийн хүрээд бас сая. За тэгээ лайк and support хараа бүү мартаарай. Тэгээ bye bye.